За сайн байцгаана уу эрхэм өндөд сонсогчдоо. За Meta podcast-ийн 8 дахь дугаар инхүү эхлэхэд бэлэн болсон байна. За өнөө удаагийн дугаарт болохоор сургуулийн сэтгэл зүйчийн урьж оролцуулсан. За тэгээд сургуулийн ойр орчинд болдог ерөөдөө сэтгэл судлалтай холбоотой тэр одоо асуудлуудын талаар ерөөдөө ярилцах гэж ерөөдөө бодож байгаа. За тэгээд өнөөдрийн дугаарт зочноор оролцож байгаа. За Солон байна. Солон. За сургуулийн сэтгэл зүйч. Сургуулийн сэтгэл зүйч бол одоо болоод 2 жил гарсан болж байгаа. Гэхдээ энэс өмнө бол сэтгэл зүйчээр ажиллаж исэн, хүүхдүүдтэй ажиллаж исэн нэлээд одоо урт хугацааны туршлагатай тийм сэтгэл зүйч. Сүүлийн 2 жил бол одоо бас тодорхой хэмжээний бас нэг туршлага, бас хувийн одоо нэг юм шаардлагын үндэснээс энэ сургуулийн сэтгэл зүйч болоод ажиллаж байгаа гэсэн. Тэгээ яг өөрийнхөө хувьд нөө туршлага байгаа учраас хаанч ажиллахад бас айгүй нэмэртэй байгаа гэж хэлмээр байна гэсэн үг тийм. Аль сургуульд сургуулийн сэтгэл зүйч? Шин зүүн бэлэг олон улсын хөтөлбөртөө Кембриж хөтөлбөртэй хувийн сургуульд ажиллаж байгаа сэтгэл зүйчээр. Их сургуульд ямар мэргэжлэр хаана аль сургуульд төгссөн бэ? За би болохоор 2 мэргэжилтэй гэсэн. Эхнийх нь болохоор ерөнхийдөө бизнес удирдлагаар явж исэн. За тэгээд дараагийнх нь болохоор яг сэтгэл судлалаар суралцаад. За тэгтээ сэтгэл судлалыг болохоор Монголдоо сураагүй, олон улс буюу гадагшаага тэгээ Оросд одоо ч гэсэн Оросын нөгөө сургуульд сурсаар байгаа. Ялангуяа сүүлийн одоо сурж байгаа хичээл маань гэх юм уу, скол анги маань гэх юм бол клиник сэтгэл заслаар сурж байгаа гэсэн үг. За зочноо танилцуулахад ерөөдөө иймэрхүү байна. За тэгээд хамгийн ихний асуултаа ерөөдөө тавья гэж бодож байна. Сургуулийн сэтгэл зүйч гэдэг хүн яг юу хийдэг хүн бэ? За өдөр тутмын ажлын одоо жишээгээр авч тайлбарлавал ерөнхийдөө юу хийдэг вэ? Тий, би бас ингээд яг нөгөө нэг сургуулийн сэтгэл зүйчээр орчоод эцэг эхчүүд дээр бас яг тэгж асууж ирсэн. Ерийн хүмүүс ерийн сургуулийн сэтгэл зүйч гэхээр яг юу хийдэг юм бол сургуулийн сэтгэл зүйч гэхээр яг ямар одоо зүйл дээр ажиллах бол даа гэхээр ихэнх хүмүүс бол ерийн ойлголт нь бол одоо зүгээр нөгөө нэг хүнийг тайвшруулах, хүний сэтгэл зүйтэй ажиллах, хямарсан байгаа, эсвэл одоо сэтгэл готролд орсон байгаа хүмүүсийг одоо нөгөө нэг асуудлыг шийдэж өгөх гэх юм уу. Тиймэрхүү зүйлүүдийг айгүй их олонтоо хариулж байхыг бол сонсч байсан. Гэтэл болохоор сургуулийн сэтгэл зүйч маань болохоор яг хүүхдийн хөгжлийг дэмжиж ажилладаг байгаа гэсэн. Хүүхдийн хөгжил дээр буюу одоо бид нар бол яг л нөгөө нэг сэтгэл зүйн хөгжил хажуугаар нь хүүхдийн суралцах байдал, за сэтгэл зүйн байдалтай холбоотой тий бас нэг аюулгүй байдлыг харсан тэр нөхцөл байдлууд хэр бүрдэж байна. Мөн суралцах одоо хөгжлийн явцад ямар асуудлууд, сэтгэл зүйн ямар асуудлууд тулгараад байна. Тэрүүн дээр нь илүү ажилладаг байгаа. Тэгэхээр бага ангиас нь агуулад хүүхдийн өөрийнх нь одоо тасан зохицол ямар байгаа юм. Одоо жишээ нь болохоор бид нар 1-р ангийн хүүхдүүдэд дөнгөж орж ирэхэд нь болохоор сургууль бэлэн байгаа үгүй таньж мэдэх тийм юунууд авдаг гэсэн үг байхгүй, тестүүд авдаг гэсэн. За 1-р ангид ороо сурцсан хүүхдүүд дээр бол дасан зохицлын тестүүд авдаг 1-р анги. За тэгэнгүүтээ 6-р ангийн хүүхдүүд, тэгээ 10-р ангийн хүүхдүүд эдгээр болохоор дандаа нөгөө анги дэвшиж шилжиж байгаа. Жишээ нь бол бага ангиас дунд анги руу, дунд ангиас ахлах анги руу тэнгүүд анги руу шилжиж оронгууд чинь нөгөө нэг одоо орчин нөхцөл бүх зүйл нь өөр байдаг учраас тэрнээс хамаарат дасан зохицол нь ямар хөө одоо явагдаж байгаа, хүүхэд хэр цасан зогтож байна. За тэгэл багаас нь ахуулаад одоо яг суралцах байдал дээр юу нөлөөлж байна те, суралцах явцад үнэхээр одоо гадны нөлөө байна уу, эсвэл өөрийнх нь бие махбодын буюу тархины нөлөө, хөгжлийн нөлөө одоо юу гэдэг те асуудлууд байна уу гэдэг дээр илүү ажилтдаг гэсэн. За сургуулийн сэтгэл зүйчийн талаар эцэг эхийн за эсвэл хүмүүсийн нийтлэг буруу ойлголт нь юу гэдэг юм бол одоо би л жишээ нь шууд ингэж бодож байгаа байхгүй. Сургуулийн сэтгэл зүйч гэхээр яг эмч шиг бодож байгаа. Эмч дээр яг яадаг лээ, яг хөлөө гэмтээнгүүд нь шууд сургуулийн эмчтэй бариад очдаг ч юм уу. Яг тэрэн шиг л ерөөдөө бодож байгаа. Ерөнхийдөө хэд хэдэн нийтлэг одоо буруу ойлголтод явж идэг. Бид нар ч гэсэн бас нөгөө нэг ерөнхийдөө яг сургуулийн сэтгэл зүйчээ хийж хата одоо эцэг эхчүүдэд таниулах үүднээс ялангуяа багш нартай ч гэсэн ойлгох үүднээс хэлдэг. За бид нар бол ердөөсөө одоо нөгөө нэг одоо төрийн тусламжийн хүмүүс биш ээ. За энэ бол урт хугацаанд ажилладаг ажлууд байгаамаа гэдгийг хэлдэг. За тэнгуүдээ бид нар төрийн тусламж гэдэг дээр юу орж ийн гэхээр бид нар бол нийгмийн ажилтан биш.
За эсвэл бол бид нэр цагдаа шүүхийн одоо шүүгч бол биш. Тэнгүүдээ одоо юу гэдгийг цагдаа бас биш гэдгээр нь хэлдэг гэсэн. Ерөнхийдөө болохоор за энэ хүүхдэд энэ асуудал тулгараа аль сэтгэл зүйч рүү яв эсвэл нийгмийн ажилтнанд руу яв гэдэг байдлаар багш нар хандчих гад байдаг гэсэн. Тэнгүүд бид нар болохоор багш нартай болохоор бас тайлбарлаж өгдөг. Ерөнхийдөө хүүхэд өөрөө за сэтгэл зүйч дээр ихийг хүлээн зөвшөөрөх байдлыг энэ таад өөртөө сайн ярьж ойлгуулж за хүүхдэд одоо сэтгэл зүйчдэр очихыг одоо санал болгож байгаа бол аль болохоор ямар нэгэн хүмүүсийн хажууд биш те ганцаарчсан уулзалтаар байдлаар тухайн хүүхэд өөрөө үнэхээр ингээд энийг яагаад чухал вэ яагаад очих хэрэгтэй гэдгийг ойлгоод нэгдүгээр ингээд санал тавиад хүлээж аваад очих нь чухал байдаг. За дээрэс нь энэ сэтгэл зүйн уулзалт бол өөрийн гэсэн урт хугацаатай байдаг. Зүгээр нэг удаа уулзах биш те тодорхой хэмжээ. Гэхдээ сургуулийн орчинд ажиллаж байгаа сэтгэл зүйч нарын хувьд болохоор тодорхой хэмжээний тухайн одоо асуудалтай холбоотой зүйл дээр тань мэдхөө тал дээр ч юм уу те эсвэл сэтгэл зүйн асуудалтай байх юм бол тэр зүйл дээр нь оншилгоо хийгээд за хэрв шаардлагатай байх юм бол бид нэр өөр төвүүд рүү одоо ингэж нөө зуучлан холбож өгөх боломжтой гэдэг талаар хэлж байдаг. Тэгэхээр нөө нэг сургуулийн орчинд ажиллаж байгаа сэтгэл зүйч ихэнхдээ яг нөө хөгжил талаасаа байдаг учраас хөгжлийн үйл явцыг дэмжих сэтгэл зүйн одоо дэмжлэгүүдийг үзүүлэх сэтгэл зүйн одоо байдлыг одоо доктортой байхад нь туслах тиймэрхүү ажлуудыг хийдэг байгаа учраас тэрүүнтэй холбоотой яг нэг ажлын хүрээгээ маш сайн зөв зохистой байдлаар хийхгүй бол шууд нөө сэтгэл зүйн одоо яг зөвлөгөө байдлаар явчих юм бол эргээгээд бусад ажлууд алдагдах боломж нэлээд өндөр байдаг. Ерөнхийдөө яг бидний хувьд ч яг энэ туршлагууд бол гарч иж байгаа. Тодорхой хэмжээний нөгөө зөвлөгөө хийгээд ажиллаж исэн хувьдсан зөвлөгөөгөө дагнаж гад ч юм те. Ингээ явчихаараа эргээгээд нөгөө яг хийх ёстой хөгжил рүү харсан тэр зүйлээ жоохон орхитуулчих гад байдаг гэсэн. Сая ярен дунд гарлаа л да сурагчийг тийм гадны клиник сэтгэл зүйчэд илгээх ямар шаардлага байд юм бол тийм сэтгэл зүйн төвд рүү илгээх ямар тохиолдолд за тэн дээр болохоор шүү дээ. Жишээ нь болохоор сүүлийн үед бол бид нар бол одоо сэтгцийн эмгэгүүд янз бүрээр гарч иж байгааг бол харж болохоор гэсэн. Жишээ нь болохоор одоо нөгөө нэг ADHD ч юм уу, сколтик ч юм уу, скол бол хэд төвшөрийн байдалтай хүүхэд байж болно, гутралд орсон байгаа хүүхэд байж болно, амиа хорлох эрсдэлтэй хүүхэд байж болно. За скол зан үеийн доголдол үүссэн байгаа хүүхдүүд байж болно. Уур бухимдал буюу сэтгэл хөдлөх хянах чадваргүй байгаа хүүхдүүд байж болно. Энэ болгоно нөгөө нэг тухайн одоо нөгөө янз бүрийн нөхцөл байдлаас үүссэн өөрийгөө багасаа ахуулаад сэтгэл зүйн илэрхийлэлээ гаргаж чадахгүй байснаас үүдэлтэй асуудлууд зөндөө гарч ирдэг гэсэн. Тэр болгонд болохоор ердөөсөө шууд сэтгэл зүйч нар 100% ажиллахад бол юу юм бол хугацааны хувьд тэр боломжийн хувьдсан хангалтгүй байгаад харагддаг гэсэн үг байхгүй яа. Олон хүүхдүүд нөгөө нэг цөөн одоо жишээ нь яг хувийн сургууль дээр бол харьцангуй гайгүй. Манайх одоо жишээ нь сургуультай 3 сэтгэл зүйч байгаа. За баг, дунд, ахлах гэсэн 3 сэтгэл зүйч. Тэгэнгүүтээ тодорхой хэмжээний нөгөө ахлахаа би авч явж байгаа хэдийжсэн эргээгээд нөгөө одоо 2 сэтгэл зүйчтэй бас ментор хийх ч юм уу те эсвэл сэтгэл зүйн байдлаар нь дэмжих бас халамжлах гэдэг нөө арай ахмад талаасаа ч юм уу тэр байдлаар явж байгаа гэсэн. Гэтэл болохоор улсын сургууль жишээ нь баг 2-4 мянга орчим хүүхдүүдийн дунд нэгэн сэтгэл зүйч, тийм сэтгэл зүйч бол ердөөсө тодорхой бидний хувийн сургуульд хийж байгаа сэтгэл зүйчнэр хийж байгаа ажлуудыг бол тэрний нэг 40-50% хийвэл их юм байгаад байна гэж харж байгаа байхгүй. Тэгэхээр энээсээ хамаарад ердөөсөө нөгөө нэг сэтгэл зүйн зөвлөгөө өгөх боломжгүй одоо нөхцлүүд зөндөө байдаг. Тэгэхээр тэрийгээ бид нар бас эргээгээд яг одоо нэг төвүүд рүү зуучлан холбох тийм ээ тэгж ажиллах нь илүү үр дүнтэй байх эргээгээд нөө хүүхдүүдийн хувьд ч гэсэн багаас ахуулаад өөрийн сэтгэл зүйтэй нөө анхаарал тавьж өөрийнхөө сэтгэл зүйг дэмжиж тэгээ дээрэс нь одоо хамгаалж дархлааг нь бий болоход өөрсдөө нөгөө нэг хувь нэм ерөнхийдөө өөрөө оролцоотой байв сайн гэсэн. Сургуулийн сэтгэл зүйчин сэтгэл зүйн зөвлөгөө өгдөг. Гэхдээ тодорхой хэмжээнд одоо хэд их одоо хүүхдүүд зөвлөгөө авах гад ажил ихсээд ирэх юм бол эсвэл зан үйлдэн ч юм уу одоо илүү урт хугацаанд тийм шаардлагатай сэтгэл зүйн зөвлөгөө хэрэгтэй байвал ерөөхдөө сэтгэл зүйн бусад төвүүд рүү илгээж зуучилдаг байх нь тийм ээ гэж ойлгож болох уу? Тий. Эхний ерөнхийдөө яг бид нар бүр шууд бол зарим нэг хүүхдүүдийг бол шууд сэтгэл зүйн төв рүү зуучилдаг. За зарим нэг хүүхдүүдтэй бол за үнэхээр өөртөө бас энэ
зорилготой ажиллахгүй бол болохгүй юм байна. Байнгын одоо нөгөө нэг тодорхой хэмжээ ажиглалтын үндсэн дээр хийх ёстой одоо сэтгэл зүйн нөгөө зөвлөгөө бас байх юм бол тэрийг ол өөрсдөө тодорхой хэмжээр хийгээ явцдаг гэсэн. Тэгэхээс биш ихэнх нь болж өгвөл бид нар бол цаашдаа ерөнхийдөө тодорхой хэмжээ шууд жишээ нь бол түрүүний хэлснээр тийм ээ одоо нөгөө нэг юуны ADHD байх юм бол шууд зуучлаад одоо та эхлээд юм дээр сэтгэл зүйн онцлогоо хэмжилтийн төв дээр очиод ингээд өөрийгөө ингээд онцлуулад онцлуулсны дараа гарч ирэнгүүт бид нар ингээд аль төв рүү очих уу яах вэ бид нар гэдгийг ингээд хэлээд өгнө үү гэдэг байдлаар тэгээд бас зарим эцэг эхчүүдэд аягүй сайн тайлбарлаж хэлдэг. Яагаад тэгэхээр ингээд үнэхээр сэтгэл зүйч нарын хувьд болохоор энэ дээр юм байгаа учраас та бол энд ингээд хандсан дээрээ энэ тууштай яваад нөгөө талаасаа бид нар бас сурагчдынхаа болон эцэг эхчдийн сэтгэл зүйч гэсэн бас нөгөө хамгаалахыг оруулж яа. Тэгэхээр сэтгэл зүйн зөвлөгөө эхнээсээ нэг хүн дээр авчаараа дараа ахаа шинээр нэгдэх гэдэг бол жоохон хэцүү байх боломжтой байдаг. Тийм болохоор болж өгвөл илүү одоо яг сайн өөртөөхөө хувьд нэлийн одоо туршлагатай байгаа тийм сэтгэл зүйн төвүүдээр бол зуучлан ажилуулахыг одоо санал болгодог гэсэн үг. Сайн ярийн дундаас гарлаа та Монголын сургуулиудын сэтгэл зүйн үйлчилгээ ерөөдөө хангалттай юу үгүй юу гэдэг дээр бас асуудал гарч ирж байгаа тийм. За яг хөвөн сургуулиуд бол тийм бай тээ. Яг таны ажилтны сургуулиудын хувьд бол бага дунд ахлах гэдэг ерөөдөө 3 төрлийн сэтгэл зүйч ажиллаж байна тийм ээ. За гисэн ч гэсэндээ тэр ч бас олон зуун хүүхдүүд байгаа тийм ээ. Одоо тэр алган дээр ажиллана гэж одоо улсын сургуулиуд бол бүр хэцүү болчихж байгаа тийм. Олон мянган хүүхдүүд бол ажиллаж байгаа. Яг энэ чинээс бидний гол зорилго юу вэ гэдгийг айгүй сайн тодорхойлох. Нөгөө талаасаа бас яг төвүүдтэйгээ хамтарч ажиллаж чаддаг байх нь айгүй чухал байна гэсэн. Заримдаа яг нөгөө сэтгэл зүйч бидний бас нэг жоохон алдаатай зүйл байж магадгүй гэж би заримдаа харах гад байдаг. Гэхдээ одоо харьцангуй нөгөө бид нар чинь бас өөртөө хөгжиж байгаа юмыг харах үнцүүд маань өөр болж байгаа. Зөвхөн би биш те би ганцаараа хийж чадна ч юм уу би л болно гэдэг ч юм уу тийм байр суурин дээр биш хамтын гэдэг зүйл дээр хамтарч ажиллах нь айгүй чухал байгаа гэдэг дээр олон сэтгэл зүйч нар эхнээсээ эхлээд ажиллаа сурвал айгүй сайн байгаа л гэж нөгөө нэг талаасаа урайлмаар нөгөө талаасаа бас энэ үнцгүүдийг хараад биендээ нөгөө дэмжлэг үзүүлж чаддаг нэгэндээ одоо хэрэгтэй үед нь ингээд за манай дээр байж болно шүү гэдэг энэ зүйлээр ажиллаж болохоор нөгөө тэггүй болохоор дан ганцаараа бүгдээр ингэ бол бид нар чинь бас хүн учраас хамгийн түрүүнд эргээгээд бас л нөгөө нэг ажлаас хашрах хам шинжүүд гарч ирж болно. Иймэрхүү байдлаар маш их олон сэтгэл зүйч нар гэсэн одоо нөгөө нэг сэтгэл зүйн одоо талбарыг орхих ийм байдлууд үүсдэг учраас тэр байдлаас аль альнийхаас нөгөө нэг аюу юу гэдэг эрүүл байдлыг гэдэг юм уу да тэрийг хадгалахын тулд бид нар яг юм зөв зорилготой зөв ойлголтын дотор дээрээс нь одоо зөв хүрээлэлтэйгээ хамтарч ажиллаж чадлах тийм ойлголттой байв сайн баха гэж бодож байна. Тодорхой хэмжээний квоттой байлгасан зүгээр бах тий. Одоо улсын сургуульд одоо 6 наснаас 18 нас хүртэлх тэр олон хүүхдэд одоо ганцхан сэтгэл зүйч ажиллана гэхээр ядаж нэг бага ангид нь ч юм уу тий нэг сэтгэл зүйч хэрэгтэй байна. Дунд ангид ахлах ангид одоо хүүхдүүд зөвлөгөө өгдөг ч юм уу тийм сэтгэл зүйч хэрэгтэй ядаж тийм бас байх хэрэгтэй байх тийм ээ. Тийм. Ерийн тиймэрхүү юм бол байх хэрэгтэй. Нөгөө талаасаа яг сургалт болгон янз бүрийн энд тэндээс өөрсдийн гэсэн нөгөө нэг бас нэг хөтөлбөр нэгдсэн хөтөлбөртэй байвал айгүй зохистой. Энэ дээр ярих юм бол айгүй их олон асуудлууд гарч ирэх боломжтой гэж харж байгаа байхгүй. Жишээ нь болохоор яг сэтгэл зүйчдийн одоо яг ажлын байрын тодорхойлолтууд эдгээр гаргасан эдээжсэн бас энэ дээр бол нэлээд өндөр ачаалал өгөөд байгаа нь өөрөө тодорхой хэмжээгээр нэг асуудал байж болохоор гэсэн. Энэ нь бол яг ажиллах тоотой холбоотойгоор нөгөө талаасаа хөтөлбөрүүд болоо яг энэ сэтгэл зүйчийн ажиллах сургуулийн сэтгэл зүйч гэдэг маань өөрөө яг юу хийх ёстой гэдэг дээр нэлээд наривчилсан байдлаар аягүй сайн гаргаж өгөхгүй бол тодорхой хэмжээр гаргасан одоо бидний ажлын тодорхойлт гэж харах юм бол бас жоохон ачаалттай байхыг үгүйсэхгүй. Жишээ нь болохоор одоо сургуулийн сэтгэл зүйчийн тавьж байгаа шаардлагуудыг харах юм бол нөгөө ажлын байрны одоо ажлын юм дээр заруудын ингээд юм дээр харах юм бол бас тэнгэрийн юмнууд аюу их тавина шүү дээ. Тэнгэрийн юм тавина. Over respect гэж хэлдэг. Хитрхи их юм ингээд шаардаад байдаг.
наад зах нь болохоор сургуулийн сэтгэл зүйчээс гадна хэрв одоо ууг нь болохоор энэ дээр чинь сургуулийн сэтгэл зүйч жишээ нь болохоор тодорхой яг хүүхдүүдтэйгээ ажиллана. За тодорхой хэмжээгээр бас нөгөө нэг багш нартайгаа ажиллах зүйлүүд байгаа. Эцэг ихтэй ажиллах байгаа гэсэн үг байхгүй юу? Тэгэнгүү чи хажуугаар нь нөгөө ажиллах гэдэг нь юу ороод байгаа юм тийм ээ. Жишээ нь тэнцэн нь бол одоо тодорхой хэмжээ сэтгэл зүйн онцлогоо, зөвлөгөө, за тодорхой хэмжээний одоо нөгөө нэг урьдчилан сэргийлэхүүднээс сургалтууд, тренингүүд байж болохоор гэсэн үг. Гэхдээ тэр нь тодорхой ингээ хуваартаагаар явахгүй бол сэтгэл зүйн онцлогоо өөрөө авахаараа өөрөө айгүй их цаг хугацаа авдаг гэсэн. Тэгэхээр тэр онцлогоо ингээ гаргах цагууд өөрөө бас нөгөө нэг тодорхой зөв зохистой тооцоолж гаргаж ирэхгүйгээсээ болоод ачаал авах магадлалтай. Заримдаа болохоор яг улсын сургуулиудаас миний одоо нөгөө сонсч байсан ерөнхийдөө мэдээллүүдээс харах юм бол зөвхөн одоо ганц 2 онцлогоо хийгдэх ч юм уу те жилдээ нэг 3-аас 4 онцлогоо хийх тохиолдлууд байдаг гэж байгаа байхгүй. Тэгэхээр эн чинь өөрөө боловсруулахад л айгүй хугацаа орно. Нэг хүүхдээр чинь хамгийн наад зах нь хамгийн багадаа гэхэд 1 цагаас цаг 30 минут заримдаа 2 цаг боловсруулах тохиолдлууд гарч ирнэ. Тэгэхээр чинь хэд 2000 хүүхдэд хамгаалт энэ чи хизээ боловсруулж хизээ дуусгах гэдэг чинь бас нэлээд хэцүү байна гэсэн. Тэгэхээр бол нэг хитгэн 100 хэдэн хүүхдэд түүр байдлаар ч юм уу онцлогоо их тохиолдлууд бас байгаад байдаг гэсэн. Тэр нь бас жоохон ачаалттай байж болохоор. За дараагийн асуулт нь болохоор сургуулийн сэтгэл зүйчид тулгардаг хийх бэрхшээлүүд юу байдаг вэ? Сая бас яриан донд би бас бодлоо л да. Эцэг эхчүүд нэг ойлгуулах ADHD-тэй хүүхэд ч юм уу. Яг сургуулийн сэтгэл зүйч нь онш одоо тийм болоо ADHD-тэй бол тэр онш тавьдаг ч юм уу. Онш тавьхгүй. Яг та ерөнхийдөө тодорхой хэмжээний бас хэрэг туршлага байх юм бол нөө угаасаа ажиглалтын үндсэн дээр хүүхэд тодорхой хэмжээний ямар эмгэгүүд байгаа гэдгийг бол тодорхойлж болохоор гэсэн сэтгэл зүйн гутралд орсон байгаа бид нар бас хараад мэдэж болно тийм ээ. За эсвэл бол үнэхээр нөгөө нэг төвшөр өндөртэй айц өндөртэй байх юм бол бас ингээд харагддаг. Тэгээд сайн мужсэн багш нарын хувьд ч бас тодорхой одоо хүүхдтэй ажиллаа тодорхой туршлага байдаг учраас за энэ хүүхэд бол ерөн сэтгэл зүйд бас жоохон хэцүү байна да гэдэг байдлаар харж байдаг. Тэгэхээр тэр бол одоо байгаад байдаг. Сургуулийн орчинд бол ерөнхийдөө онцлогоо бол нөгөө бүр шууд юу гэдгийг онцлогоо хийн. Гэхдээ бол юу гэдгийг тэрийг ADHD-г онцлох хэмжээний бол одоо яг тийм байхгүй байгаа гэсэн. Тодорхой хэмжээний одоо зам үйл ажил. Тэгээ сэтгцийн эмгэгтэй холбоотой зүйлийг болохоор зөвхөн манай Монгол улсда цаанаасаа нөгөө нэг хуулийн хүрээндээч тэр ёс зүйн хэмжээндээч тэр сэтгцийн эмчнэр л онцлох одоо тэр юу байгаа учраас эрх зүй байдал байгаа учраас тэрийн дээр хамааралтаар ажиллана л гэсэн үг. Зөв. За тэгээд сэний нэг юу болох бэрхшээл нь болохоор эцэг эхчүүдэд яахан ингээд за ADHD-тэй тэгэхээр байж болох хавар иш шинжлэхүйн ажил гэж байна. Та энийг бас сэтгэл зүйн төвүүд дээр очиод онцлуулах хэрэгтэй гэж хэлэхэд одоо эцэг эхчүүд нь бас зөвшөөрөхгүй болоос яах вэ? Юу яриад байгаа манай хөгчий ADHD тэгээ баг миний хүүхдийг доромжлоо гэдэг. Эцэг эхчүүд зөвхөн зөвшөөрөхгүй байх одоо бэрхшээл гэж болж байна. За нөгөө талдаа сая бас бодогдсон одоо тодорхой одоо сургуультаа сууж байгаа тэр хүүхдэд сэтгэл зүйн зөвлөгөө өгөхөд өдөр болгон таарж байгаа шүү дээ. Тэгээд сайн манай багшаа гэж өдөөс нь мэдлээ. Тэгэхэд бас юу бас жоохон хэцүү байх тиймээс тэгж одоо нөгөө сэтгэл зүйн зөвлөгөө өгөхөд одоо хүүхдүүд ялангуяа тодорхой хэмжээний энерги бас бий болж болох магадaltaй гэж ерөөхдөө бодоод байгаа. Тийм. Тэгэхээр өдөр болгон таарна тэгээд ч бас олон удаагийн зөвлөгөөнд орно. Тэгээд баг төгслөө сайн манай багшаа гэж явж хараад яа тийм. Энэ дээр бол яг бид нар сэтгэл зүйч нар бол ёс зүйн хэмжээнтэй байх нь айгүй чухал байдаг гэсэн. Бид нар хит дундаа орохгүй тодорхой хэмжээний бас нэг хүндэлтэй байр суурьтай байна. Хүүхдүүд мэдлж байгаа үед сайн уу гэж хөөрхөн мэдлээд өнгөрөх бол байх боломжтой. Мэдээж сургуулийн орчинд байгаа юм чи. Тэгэхээс биш бол нөгөө нэг дундаа орох ч юм уу. Ерийн бидний хувьд ч гэсэн сургуулийн орчинд ажиллаж байхдаа ч гэсэн нийтлэг биднэрт бол нэг оролцдоггүй. Бид нар байнгын одоо нөө ёс зүйн хэмжээнд ийм байдаг учраас та хэд мань ойлгоороо янз бүрийн үйл ажиллагаа нэгэд хамрагдаараа гингүүд нь за манай сэтгэл зүйч бид нар бүгдээрээ ерийн иймэрхүү зүйлээс ол татгалзах байдлаар явагддаг. Яг бол энэ чинь нөгөө нэг ёс зүйн хэмжээгээрээ тодорхой хэмжээний бид нар байх ёстой зүйл учраас тэрийг нөгөө талаасаа сэтгэл зүйн одоо зөвлөгөө авч байгаа, үйлчилгээ авч байгаа сэтгэл зүйчтэй холбогдож
байгаа хүмүүсийн аюулгүй байдлыг хангах үүднээс бид нар тэр байр суурийг нэлээд сайн баримталж явдаг. Магадгүй бас нөгөө нэг зарим хүмүүс сонсохоор одоо дундаа орцсон тий бараг л найзуучиг явж тийм юм бол бид нар бол айгүй жоохон ингээд нөгөө зайтай хэм хэмжээтэй барьж явдаг гэсэн. Хэр дундаа орохгүй гэсэн тий. Тэгэл ерийн тийм нэг заримдаа байгаа үгүнч мэддэхгүй байдлаар явах тохиолдолч бид нар байдаг. Тийм байдаг гэсэн. Өөр ерөнхийдөө асуудал бэрхшээлүүд яг нь сургуулийн сэтгэл зүйч дээр ажиллаж байгаа нөгөө нэг асуудлууд гэх юм бол мэдээж нөгөө нэг ойлголтын одоо зөрүүнүүд аягүй зөндөө байдаг. Сэтгэл зүйч ажиллахаар заримдаа сургуулийн сэтгэл зүйчийг ажиллаж байгаа, сургуулийн орчинд ажиллаж байгаа сэтгэл зүйч нарын аягүй олон хүмүүс ерэн хийх юмгүй зүгээр л ингээл өрөөндөө ороод чимээгүй байдаг юм шиг. Тэгэл ердөөс юу гэж байгаа мэдрэхгүй энэ хүмүүс ерэн яг ямар хэрэгтэй яадаг юм бол та. Гэтэл болохоор сургуулийн сэтгэл зүйчдийн чинь маш их олон ажлуудыг хийж идэг. За тэгээ саяхан бид нар өөрсдийнхөө хувьд ч гэсэн бас ерэн бид нар нэг юм цаанаас одоо удирдлагуудаас маань ч гэсэн ердөөс та нар яг юу гэдэг 7 хоног болгоо ингээд нөө мэдээлэл явуулаач, тойм мэдээлэл явуулаач. Тэгээд харахгүй нэг багш нартай л яг адилтгаж үзээд шүү дээ. Багш нар яг тэгдэг, яг тэр шиг л бодоод ирэхэд. Тий, тэгэж авангууд чинь тэгтэл болохоор яаралтай бидний хувьд болохоор зарим нэг тохиолдолд яалтчгүй нөө төрийн тусламжийн байдлаар ажиллах тохиолдлууд бас хэд гардаг гэсэн үг юм. Нэлээ олон удаа гарах тохиолдлууд байна. Хүүхэд сэтгэл зүй байдал нэм болчлоо. Тань дээр ингээд уулзуулмаар байна гэж ирнэ. За нөгөө мэдээж ингээд нөгөө багшч байна, сурагчч байна, эцэг эхчүүд байна. Бүгдээрээ л ингээд ерийн ингээд нөгөө яг л эмч гэж нөгөө чиний түн рүү илжсэн яг эмчтэр яаж юм чи. За ингээд байна. Яах вэ? Яавал дээр вэ гэдэг байдлаар орж ирэх тохиолдол айгүйх байд. Тэр тохиолдолд бид нар бол бас л нөгөө нэг шууд одоо үгүй би тийм байх гэхгүйгээр тодорхой хэмжээр цаг гаргаж тэр хүн дээр нь уулзаад илүү одоо зөвлөгөө зөвлөмж юм уу эсвэл чиглүүлэг өгөөд зарим нэг хүүхдүүд бол бас яах вэ хүү гэдэг зүйл дээр нь ярилцч юм. Тийм байдлаар явцдаг учраас харьцангуй нөгөө гайгүй ингээд зохицуулалт хийгээ явдаг. Тэр талаасаа нөгөө ойлголт нөгөө байхгүй байдаг учраас ихэнхдээ бол бид нэрээ нэг юм зүгээр л ингээд нэг хийх юм үгүй ингээд хүмүүс суудаг байх гэсэн ойлголт ерийн айгүйх олон хүмүүс явж идэг. Тэгэхээр тэр нь бол яг ингээд нэг ажлын ингээд тайлангийн үеэр ч юм уу судалгаан дээр жишээ наад зах нь болохоор одоо энэ дээр бол нэг судалгаа өөрөө хийгээд тэрийг судалгаагаа боловсруулах дээр ажиллах юм бол жишээ нь болохоор магадгүй багш бол одоо яг л хараад зөв буруу хариултуудаа хараад нөө тодорхой хэмжээний туршлага байгаа тийм ээ. Тэрүүн дээр ажиллаж байгаа сургуулийн сэтгэл зүйн өөрөө хөгжөөд дөнгөж одоо хэрэгжүүлээд 2-3 жил болж байгаа тийм үү. Тэгтэл 2-3 жил болж байгаа энэ талбар маань тийм хэмжээнд одоо арай хөгжөөгөө байгаа учраас бас тодорхой хэмжээр яг энэ нэвтрүүлгийг сонсож байгаа магадгүй багш байж болно, магадгүй эцэг эх байж болно. Тэр талаас нь бас нөгөө хүлээцтэй хандах тал дээр бас хэлмээр байна гэсэн. Энэ бол ялцчгүй сургуулийн сэтгэл зүйчд хандж байгаа асуудлыг нэг юм ойлголтын нөгөө зөрүүтэй байдлаас хамаарат хандах хандлага нь жоохон өөр байж болохоор гэсэн. Тэгээд сургуулийн сэтгэл зүйч гэдэг хүн маань өөрөө нөгөө ажлын хүрээнд бас маш их одоо мэдээлэл дээр ажиллаж байдаг. Наад зах нэг хүүхдийн мэдээллийг боловсруулад ажиллаж байхдаа хүртэл алдаатай зүйл юу вэ? Ямар сэтгэл зүйн одоо дарамт шахалт байна уугүй юу гэдэг ч юм уу те. За энэ хүүхдийн одоо хувьд ингээд мэдээлэл өгөхдөө ерөнхийдөө хит их ингээд төгшүүртэй байх шиг юу байна. Эхний ингээд нөгөө нэг магадгүй мэдээлэлээс суурлаа дараагийн оншилгооны одоо материалуудаа боловсруул. За энэ хүүхд ерөнхийдөө ийм төгшүүртэй байгаа юм чинь энэ дээр ерөө төгшүүрийн түвшин хэр зэрэг байгаад байна. За энэ төгшүүр бас юунаас холбоотой үүсээд байна тийм ээ. За энэ холбоотой нь үнэхээр одоо багшаас байна уу эсвэл найз нөхдөс байна уу эсвэл эцэг эхээс байна уу гэх мэтлээ ингээл цаашаа нэг жижигхэн мэдээлэлээс цаашаа боловсруулад том одоо судалгааны материалуудаа боловсруулж гаргаж ирэх. За тэрийг авангуудаа энтэй холбоогүй зүйлүүдээс хамаарат сэтгэл зүй ямар одоо бэрхшээлүүд үүсээд байгаа. Үнэхээр тэр нь холбоотой байвал яаж ажиллах вэ? Яавал зүгээр гих мэтлээ ингээд маш өргөн хэмжээнд юмнуудыг бид нар судалж ажилладаг гэдгийг нөгөө тодорхой хэмжээгээр мэдхгүйгээсээ болоод ерөнхийдөө хандах хандлага бол нэлээд жоохон юм
хүн хэлбэрээр очиж гад байдаг гэсэн. Тэгэхээр судлаачид шүү дээ тийм ээ. Судалгаа хийж одоо хэрэгцээ шаардлага тэрэнд болгож юм шүү дээ тийм ээ. Ялангуяа нөх хөгжлийг дэмжих гээд байгаа учраас энэ дээр чинь бас юутай холбоотой байна гэдэг дээр тэгээд сургуулийн орчинд байгаа хүүхдүүдийн хувьд ч гэсэн мотивац нэлээд сул болчиход байгаа. Одоо өнөөгийн хүүхдүүдийн хувьд болохоор үнэхээр сэтэл аюу буурсан байгаа. Тэр сэтлийг өдөөж гаргаж ирэхин тулд нэлийн одоо ажиллах шаардлагатай болоод байгааг нөгөө одоогийн үеийн хүүхдүүдийг ингээ харуулж байгаа хгүй. Тэгээд нөгөө мэдээж нөгөө хүн болгон ад шаргалын даавар дээр үндэслэн ямар нэгэн зүйлийг хийх сонирхолтой байдэн штэ тий. Тэгэхээр тэрийг нь өдөөхийн тулд юу байж болох вэ гэдэг дээр бас л энэ дээр сэтгэл судлаач нар, сэтгэл зүйч нар бүгдээрээ ажиллаж байгаа. Тэгэхээр тэр болгон дээр бид нар чинь нэг зүйлийг хийж явахдаа нөгөө нэг зүйлийг одоо яаж дэмжих вэ, яах вэ, хүү за энэ дээр юу вэ гэдэг ингээд ажиллаж идэг учраас ерөн чимээгүй юм шиг мөртлөө бас дэлхийн ертөнцийг одоо хаашаа чиглүүлэх үү гэдэг ямар байх вэ гэдэг дээр бас тодорхой хэмжээний хувь нэмэр оруулдаг хүмүүс байгаамаа л гэж хэлмээр. Тэгвэл хоёулаа бүр илүү гоё тодорхой болох үүднээс нэг гоё жишээ аваад тэрэн дээр ярьж болох уу? Одоо сургууль за би ингээд сургуульд сэтгэл зүйчээр бодлоо. За тэгвэл хамгийн түрүүнд яг юу хийх вэ? Ямар судалгаа авах вэ? Тэрэн дээр яг яаж ажиллах вэ? Нэг гоё бүр жишээ аваад тэгж ярьж болох уу? Тэгээ түрүүний хийснээр бол за одоо бидний хувьд болохоор эхлээ 1-р ангиас л эхэлж байгаа тийм ээ. Тэгэхээр 1-р ангид орж байгаа хүүхдийн хувьд одооноос эхлээд хэрэв сэтгэл зүйч ажиллаад эхлэх юм бол яг л бас нэг талаасаа сэтгэл зүйч мөртлөө нөгөө талаасаа яг эмч мэт харагдах боломжтой гэсэн. Энийг бол ерөө нэг юм нэг тийм ялгаатай биш байдал байж болохоор гэсэн. Тэгэхээр сэтгэл зүйч болохоор багаас нь ахуулаа хүүхдээр оншилгоо хийгээд тухайн хүүхдийн зан төлөв, дасан зохицол, за суралцах байдал, таны мэдхүү мэдээлэл хүлээж авч байгаа байдал, за сэтгэл зүйн одоо шалгалтын үеэр нөгөө нэг сэтгэл зүйн түвшүүрийн хэмжээс ямар байдгийг гих мэтлээ эдгээр ийм судалгаанууд хийгээд ингээл багаас нь ахуулаад явах тоолондоо матуу 5 дугаар ангид орох юм уу 5 дугаар ангид төгсөөд 6 дугаар ангид ороход тухайн хүүхдийн хувьд болохоор одоо цаашдаа ямар мэрэгчлэр суралцаж болох вэ гэдэг ийм ойлголтууд нэлээд тодорхой гараад ирчих боломжтой гэсэн. Чинь нэг лонгитюд баг урт хугацааны судалгаа шиг юм шүү дээ. Тий. Тэгэхээр чинь 6 дугаар ангиас эхлүүлээд хүүхд дээр эцэг эхчүүдэд гэсэн одоо хэрэв зөв зохистой бид нар яг ийм мэдээлэлээ цуглуулж авч чадах юм бол ерөнхийдөө тухайн хүүхдтэр бол гараад ирэх боломжтой гэсэн үг байхгүй хангалттай. Тий. Урт хугацаанд ажиллах нь илүү үр дүнтэй байх нь шүү дээ. Тий. Ерөн урт хугацаан дээр л мэдээлэл дээр ажиллаж ш тухайн хүүхдийн нөгөө мэдээлэл илүү бодиттой зүг гарч ирэх боломжтой гэсэн. Яг хав зарим нэг тохиолдолд хүүхдийн хувьд бол маш одоо хурц тод харагдах тохиолдлууд бол байдаг. Жишээ нь болохоор одоо өөрийнхөө хувьд бол тодорхой хэмжээний судлаач болох хүүхдийн зан төлөв ингээд мэдээж энэ дээр бол одоо нэг юу гэдгийг нэг 3-4 жил сэтгэл зүйч нар сургуулийн орчиндөө тууштай ажиллаж байгаа юм бол 3-аас одоо юу гэдгийг 5 жилийн хугацаанд ажиллаж байгаа юм бол магадгүй 1-р ангид орж иж байгаа хүүхдээр хизээний одоо тодорхой хэмжээний 1-2 судалгаан дээр үндэслэл тухайн хүүхдийн бас мэрэгжил сонголт ийм байх боломжтой гэсэн таамгийг төвшүүлж болно гэсэн. Тэр таамаг маань үнэхээр бодиттой байх боломж нь магадгүй 6 дугаар одоо яагаад тэгэхээр хүүхдийн тархины хөгжлийн өөрчлөлтүүдээс хамаарат 6 дугаар 7 дугаар ангиас нь хамаарат за хүүхэд бол ерээ энэ нь бол ерээ нэлээд төхөө гарч ирж байна гэдгийг харуулчих болохоор энэ нь ирээдүйн чигээс бид нар хүүхдүүдтэй тухайн хүүхдийг ямар хөө мэрэгжилтэй болоход яах вэ гэдэг дээр айгуу сайн тэмцлэг үзүүлэх боломжтой гэсэн үг байхгүй. Тэгтэл болохоор одоо нөгөө нэг ажиллаж байгаа хүрээлэл маань дээрэс нь бас сэтгэл зүйч нар нөгөө ойлгож нөгөө хандлагын бас тодорхой байр сууриас хамаарат заримдаа одоо холбогдлолгүй ажлууд хийх тохиолдлууд маш их байна гэсэн. Сургуулийн орчинд бас айгүй их юу яаж байгаа аль сургууль дээр байдаг зүйл харагдаж байгаа. Ерөнхийдөө нэг юм орлогч байдлаар одоо жишээ нэг хүн байхгүй болоо шууд сургуулийн сэтгэл зүйч оруулах тохиолдол зөндөө байдаг. Заримдаа сургуулийн сэтгэл зүйч нийгмийн ажилтан болсон байх тохиолдлууд байна. Заримдаа нэг багшийн оронд хичээл ороод явж явах тохиолдлууд байна. Зарим нэг тохиолдолд одоо юу гэдгийг стажинкийн одоо нөгөө мужаан зүжаан ч мүүлцэхтэй тиймэрхүү ажлуудыг хийсэн ч тохиолдол байгаад байдаг гэсэн. Энэ бол ердөөсөө нийтлэг хэвийн бараг үзэгдэл болчиход байгаа гэсэн. Тэр нь тий тэгтэл болохоор энэ ч нөгөө нэг
сэтгэл зүйч хүний хувьд болохоор судлаач хүний хувьд маш юм тайван орчинд өөрөө мэдээллийг боловсруулах боломжтой гэдгийг ойлгож чадах юм бол айгүй сайн үр дүнтэй юмнууд гарч ирэх боломжтой байдаг. Гэтэл тэр мэдээллийг гаргаж чадахгүй зүгээр л нэг гал унтрах байдлаар яваад байгаа нь юу вэ гэхээр ажилд хандах бид ажлын хамт олноос ч юм уу удирдлагаас энэ зөв зохистой байр суурийг бий болгоогүйсээ болол эргээгээл заримдаа энэ юмнууд судалгааны ажлууд маань орхигдуулах тохиолдол зөндөө байгаад байдаг гэсэн. Миний хувьд ч гэсэн уг нь болохоор маш их олон судалгааны ажлууд хийж хэдийжсэн яг боловсруулалт дээр үнэхээр цагийн хувьд бол хангалттай бус байгаа учраас энэ дээр тодорхой хэмжээгээр хоцрогдолтой яваад байдаг гэсэн. Уг нь болохоор оншилгоо хийлээ, нэг ангид оншилгоо хийлээ, 2 3 дугаар анги хийлээ. Тэгэл 3 4 7 хоногийн дараа хариултаа гаргаад өгөх боломжтой байхгүй. Гэтэл энэ хугацаанд өөр ажлууд айгүй их орж ирдэг учраас тэр хугацаа ахаа хойшлогдож байгаа. Гэтэл болохоор мэдээллийн хувьд болохоор яг 3-аас 4 7 хоногийн хугацаанд тэр мэдээлэл гаргаад өгчих юм бол эргээгээд цаашдаа дараа нь яах вэ гэдэг ажлуудаа боловсруулад явчих боломжтой гэсэн. Хөндлөнгийн орж байгаа ажлууд бас хэрэгцээ шаардлага бас байна уу үгүй юу те. Уг нь бол яг үнэхээр зөв зохистой. Энэ нь болохоор эргээгээд бидний ажлын тодорхойлт нөгөө талаасаа мэдээж бүр аюу сайн ойлголтыг нэлээд сайн дэлгэрүүлж ойлгуулах нь чухал байгаа гэдгийг хэлмээр байна гэсэн. Тэгэхгүй бол яг хүмүүсийн ойлголтод энэ хүмүүс чимээгүй суугаад тэрийн юу хийдгийг бодоод гэтэл болохоор энэ чинь хөгжлийг дэмжиж байгаа гэдэг үүднээсээ нэлээд тийм чухал ажлуудыг хийдэг л гэсэн. Тэгээ ерөөдөө заавал тэгэл нэг баталж нотлохгүйгээр зөв ойлгоод тэр хугацааг нь өгчих юм бол тэр хугацаанд хүмүүс чинь маш их олон юмыг гаргаж ирэх боломжтой. Гэхдээ энэ нь болохоор шууд өнөөдөр ингэсэн юм чи маргааш хүмүүс гол гаргаад ир гэдэг богино хугацааны зүйл биш ээ. Сэтгэл зүй өөрөө урт хугацаа шаардаж идэг. Дээрээс нь Фройдийн хэлснээр гинтийн зочмог үйл явдлын үндсэн дээр л өөрчлөлт орж ирдэг учраас тэр үйл явдал хизээ яаж босноос хамаарах учраас бид нар маш хүлээцтэй хандах нь чухал байдаг. Нөгөө талаас дэлхийн хэмжээнд ч айгүй их тодорхойлоод байдаг. Сэтгэл зүйн сэргээн засах энэ явц нь өөрөө хамгийн өндөр төлбөртөө засал гэж хэлэх юм бол сэтгэл зүйн яг энэ асуудлын заслууд өөрөө орж идэг. Тийм учраас энэ дээр ердөөсөө маш сайн хүлээцтэй хандаж тэр болцоо боломжийг нөхцөл байдлаар нь хангаж өгөхгүй л бол сургуулийн сэтгэл зүйч нар үнэхээр айгүй сайн ажиллаж байгаа хэдийжсэн олон юмнууд хийгээл орлох, нөхөх гэх мэтлэг юмнаас болоод тэрнээсээ болоод яг хийх ёстой зүйлийг хийх бүгээс болоод хөгжлийг тодорхойлж чадахгүй эргээгээд хоцрогдолтой. Уг нь бол мэдээлэл урьдчилсан байдлаар бид нар мэдээлэл гаргаж чадах боломж байгаа хэдийжсэн тэр нөхцлөөр нь хангахгүй байгаа тохиолдолд дандаа хоцорсон мэдээлэлүүд очиж байгаа учраас яг тодорхой хэмжээгээр бас нөлөөлж байгаа. Гэхдээ бас энэс сайн байж болно штэ л гэдгийг хэлэх гээд байна гэсэн. Эсвэл priority буюу энэ тэргүүний зүйл нь юм бэ? Яг ямар хэрэгцээ шаардлага байгаа юм бэ гэдгийг харгалзаж үзэх хэрэгтэй юм шүү дээ. Уг нь бол жишээ нь болохоор нэг олон улсад тэр би жишээ нь Оросд суудаг гараж тэр Оросын сэтгэл зүйч нарын хувьд ч гэсэн албан тушаалын хувьд болохоор яг захиралтай ойролцоо удирдах хэмжээнд очиж байдаг буюу хамгийн өөрийг нь удирдах хүн бол зөвхөн захирал ээж байдаг. Сэтгэл зүйч бол тэр хэмжээндээ буюу очиж байгаа гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр чинь нэлээд өндөр байр суурьтай нэлээд тодорхой хэмжээний хөгжил болоо ямарваа нэг юм нөлөөлөхөц байдлаар оролцох тийм эрхтэйгээр байгаа гэж харж болохоор гэсэн. Тэгтэл манад болохоор ердөөсөө бас тодорхой хэмжээ багшаас доогуур үзэх гээд байгаа тохиолдол ч бас гарч идэг гэсэн. Тэгэхээр тийм тийм нэг байр суурьны хувьд бол илүү чухал гэдэг талаас нь ойлгосоо заавал өндөр гэдгээс нь биш энэ чухал байгаа учраас энэ хөгжлийн хэмжээнд маш чухал шийдвэрүүдэд нөлөөлж болохоор наад захын хүүхдийн хөгжил сургуулийн
боловсрал талаас нь ч тэр өнөөдрийн хүүхдүүдийн хувьд бол жишээ нь болохоор хичээлийг хүлээж авч мэдээллийг боловсруулаад гаргаж байгаа байдлуудыг харах юм бол зүгээр тодорхой хэмжээний одоо юу гэдгийг өөртөө нөгөө нэг өөртөө хэрэгтэй мэдээллийг авч байгаа боловч энэ болохоор үнэхээр зөв үгүй юу гэдэг ч юм уу те. Жишээ нь болохоор сургалтын материалуудыг харах юм бол айгүйх олон материалыг судлаад байгаа хэдий чсэн нөгөө бөөндөл ингээл баахан хэрэгтэй л гэж өгöd байгаа. Гэхдээ энэ үнэхээр хэрэгтэй үгүй юу гэдэг дээр бас энэ дээр сэтгэл зүйч нар бас тодорхой хэмжээний ажиллаад тархины хөгжлүүдийг хараад энэ дээр бас дүн шинжилгээ хийгээ гаргаж ирэх боломжтой гэсэн. Олон талбар дээр нэр үнэхээр сэтгэл зүйч нар бол нөгөө нэг мэдээлэл гаргаж аваа юу боловсруулад одоо энэ юу нөлөөтэй байна уу нөлөөгүй байна уу гэдгийг гаргаж ирэх боломжтой хэдийжсэн тэр хэмжээнд бол нөө ажилуулахгүй зөвхөн л нэг юм жижигхэн юм дата дээр ерөнхийдөө бол одоо яг өнөөдрийн хувьд хүүхдүүд үнэхээр нөгөө нэг юунд хүчирхийлэлд өртөж чинь үгүй юу гэдэг ч юм уу иймэрхүү зүйлийг зөвхөн одоо нөгөө нэг тодорхой нөхцөл байдал руу хараад байгаа гэсэн. Тэгэхээр тэр нь эргээгээд бас оновчтойгоо. Саяас нэг амар гой санаа төрлөө. Ингээд сэтгэл зүйч ингээд судлаачийн үүднээс аюул гой зуучлагч байж чадах юм байна гэж бодлоо л доо. Одоо 10 жилд бол хүүхдүүд хичээлийг яагаад нэг л дутуу үнэлээд байна тий? Яагаад сурлагын чадвар муудаад байна? Эсвэл яагаад хичээл нь яг үр өгөөжтэй байна уу гэдэг тал дээр ерөөсөө судалгаа авч байгааг байхгүй. Намайг бол 10 жил байхад бол одоо яг ямар хичээл шаардлагатай байна, яг юу сурмаар байна гэдэг ч юм уу. Зүгээр л яг багшийн хэлснийг л үг дуугүй яг хийдэг тий. Зөв номноос хуулж өчтдөг ч юм уу. Ерөөсөө буцаад нөгөө сурагчдаас фидбек буюу санал асуух ерөөсөө байхгүй. Яг тэр үргийг биелүүлээд уг нь бол их гоё судалгаа явуулаад сурагчид ингэж үзэж байгаа юм байна. Багш нар тийм зүйл дээр анхаарах хэрэгтэй юм байна гэдэг ч юм уу. Тийм зуучлагчийн үүрэг гүйцэтгэж болох юм байна гэсэн. Яг тийм. Ерөнхийдөө бол энэ чинь нэг холбоосыг бий болгож байгаа. Нөгөө талаасаа эргээгээд одоо бидний нэг юм тодорхой хэмжээний боловсролын систем маань өөрөө нэг юм өөрийн гэсэн одоо нэг явцаар явцсан байгаа штэ тэгээ бүтцээр явцсан гэсэн. Тэр бүтцэн өнөөдрийн хувьд болохоор тодорхой хэмжээ өөрчлөх шаардлагатай байгаа гэдгийг бас өчнөө олон хугацаанд гарч ирээд байгаа хэдийжсэн. Яаж вэ гэдгийг бол ерийн татвар тэнгүүтээ мэдээж ингээд одоо сүүлийн үеийн орчин үеийн хүүхдүүдийн хувьд ч гэсэн сурцгүй байдал нь шал ондоо болоод байгаа учраас энэ дээр сэтгэл зүйч нараас үнэхээр хүүхдүүд чинь ийм болоод байна. Ингэж заах нь үнэхээр ингээ боломжгүй байна. Та нар ингэж заах хэрэгтэй гэдэг. Одоо жишээ нь сургууль дээр бид нар бол хүүхдүүдийг харах юм бол 1 2 дугаар ангийн хүүхдүүд бол маш хөдөлгөөнтэй орж иж бүгдээр ингээд бараг ингээд тодорхой хэмжээний ADHD-гээ тодорхойлчих болохоор гэсэн. Гэтэл болохоор энэ чинь өөрөө нөгөө нэг одоо тодорхой хэмжээгээр зурагтны хамаарал, утасны хамаарлаас үүдэлтэйгээр хүүхдийн анхаарлын тогтоц өөрөө богино хугацаатай бүр маш богино хугацаа болоод байгаа. Тэгвэл энэ тохиолдолд бид нар яаж ажиллах зохистой вэ гэдэг байдлаар одоо тодорхой ингээд ойлголтуудыг багш нарт ч өгөх хэрэгцээ үүсэт байна гэсэн үг байхгүй. Тэгэл ажилтны үндсэн дээр эн чинь гарч ирж болно. Тодорхой судалгааны үндсэн дээр гарч ирэх боломжтой зүйлүүдийг бид нар ингээд энэ зүйл дээр яаж ажиллах вэ гэдэг дээр л анхаарах чухал байна гэсэн. Хүүхэд гэдэг чинь ялангуяа бас их ийм зэдэл байна шүү дээ. Одоо богино хугацаанд маш их өөрчлөлт орж идэг. Гадны бүх үйлчлэлд одоо хамгийн их одоо идэвхтэй хариу үйлдэл үзүүлж идэг тийм өөр дээрээ тусгаж авч байдаг. Одоо хөгжлийн одоо хурдцсан маш хурдцтай байдаг тийм ээ. Яг тийм. Одоо яг нэг талаасаа гэхдээ энэ ийм нөгөө юунаас шалтгаалж болох сэтгэл зүйчдийн нэр хүнд ч одоо юм уу одоо юм ховор байх тусмаа үнцэнтэй байдаг гэдэг шиг нөгөө хуульчлаад нөгөө улсын сургууль болгон сэтгэл зүйчтэй байх хэрэгтэй гэдэг нэг салиан бас ч юм уу ингээд хуульчлаад ингээд оруулаад ирэхээр одоо хүчээр оруулаад ирчих чинь л да ингээд сэтгэл зүйч нарыг сургууль болгон дээр заавал байх ёстой гэдэг хүчээр ингээд оруулаад ирсэн. Ямар ч нөгөө суурь ойлголт нь байхгүй сэтгэл зүйч яг юу хийдгийг сургуулийн сэтгэл зүйч гэж яг юу юм гэдгийг мэдэхгүй байж идэл нөгөө сургуулийн сэтгэл зүйч гэдэг хүн ороод ирсэн. Тэр өөрөө энэ дээр нөгөө шууд утгаараа ингээд хүчээр ингээд ороод ирчихэж байгаа учраас яг нэг талаасаа сургуулийн сэтгэл зүйчийг жоохон тутамнлэг ч юм уу те ажлын хэрэгцээ шаардлага бас жоохон ойлгохгүй байж ах
талтай байж магадгүй гэж бодож байна энэ талаас. Яг тийм. Одоо нөө бид нар бол ерөнхийдөө төрөөс хийж байгаа шийдвэр болон гинтийн цочмог хурц байдаг тийм ээ. Ямар ч шийдвэр гарч ирсэн ердөөсөө нэг өглөө босоход нэг юм болцсон байж идэг гэдэг шиг тийм. Тэрүүн шиг яг л нэг өдөр болсон чил ерөнхийдөө сэтгэл зүйч нар бол сургуулийн одоо сургууль болгон тодорхой нэг сэтгэл зүйчтэй нэгээс ба түүнээс дээш ч юм уу гэдэг нэг юм ойлголтыг өгсөн. Гэхдээ тодорхой хэмжээгээр хэрэгтэй гэдгийг ойлгоцсон байгаа байхгүй. Гэтэ хэр зэрэг ямар хэмжээнд хэрэгтэй, ямар хүрээ одоо ерөнхийдөө энэ хүмүүсийн одоо яг зорилго нь юунд хүрч болохын гэдэг ойлголт ерөн айгүй хэрэгцээ шаардлага нь юу байгаа юм. Тий. Хэрэгтэй гэдгийг мэдээд аваад байгаа аахгүй ууг нь бол. Гэтэ юу хэрэгтэй юм бэ? Тий. Тэнгүүтээ за ямар ч зүйл хэрэгтэй гэд ямар ч орон тоонд нь оруулсан. За тэгээ чи яг өөрийнхөө тийм юмаа хийж. Гэтэ хажуугаар нь ийм юм хийгэрэй гэдэг нэг юм даблцсан байдлаар ч юм уу те ахаад хажуугаар нь ажлуудыг нэмүүлэх ч юм уу те иймэрхүү байдлаар хийгээд байгаа. Гэтэл болохоор яг түрүүний хэлснээр нөө сэтгэл зүйч гэдэг маань өөрөө сэтгэл судлаач хүн. Сэтгэл судлал маань өөрөө ерөнхийдөө судлаач гэдэг үг маань ороод ирэхээр альва зүйлийг судалж таньж мэдэж энэ дээр тодорхой цаг хугацаа өнгөрөөж тийжээж нөө бодиттой мэдээлэл гаргаж ирэх. Ялангуяа хүний сэтгэл зүй дээр ажиллаж байгаа тохиолдолд, хөгжил дээр ажиллаж байгаа тохиолдолд, энэ талбар дээр ажиллаж байгаа бол одоо хугацаа өөрөө хэрэгтэй байдаг. За дээрэс нь болохоор мэдээж энэ дээр бол бас хүлээцтэй байдал тий багшинч тэр эцэг хийнч тэр тодорхой хэмжээ хүлээцтэй. Тэгээд энэ дээр нь одоо яаж яах вэ гэдэг зөвлөгөө зөвлөн жоохон үндсэн дээр явах боломжтой гэж харагдаж байгаа гэсэн. Тэгтээ тодорхой хэмжээгээр яг сургуулийн орчинд бол шууд одоо юу гэдэг засал эднэр бол хийгдэхгүй. Зөвхөн одоо бүр шаардлагатай тохиолдолд бол одоо нэг тодорхой хэмжээгээр сэтгэл зүйн зөвлөгөө бол өгөө явцдаг. Гэхдээ тэрнээс бол хэтэрхгүй сүүлийн үеийн хүүхдүүд дээр бол сэтгэл зүйн асуудал бол нэлээд бас өндөр гарч иж байгаа. Тооны хувьд ч гэсэн хүүхэд болгоно тодорхой хэмжээний сэтгэл зүйн асуудлууд байгаад байдаг. Гэхдээ тэрийг гарах уу гарахгүй юу гэдэг бас нөө өөрийнх нь одоо хүлээн зөвшөөрөх байдлаас хамаарат энэчнээ сэтгэл зүйчийн оролцоо хэр зэрэг байх вэ гэдгээс болоо явцдаг гэсэн. Тэгэхээр тэрнээсээ хамаарах юм бол гэтэл онцлогоо судалгаагаар харах юм бол ихэнх нь бол ерөнхийдөө тодорхой хэмжээгээр бол сэтгэл зүйн асуудлууд, бэрхшээлүүд, за сэтгэл хөдлөлөө наазах нь таньж мэдэх одоо ийм мэдлэг боловсрал өөр хэрэгтэй байгаа гэдэг байдлаар бол нэлээх гарч ирдэг. Сэтгэл зүйч бидний хувьд болохоор сүүлийн одоо 1-2 жилд болоо үргэлж сэтгэл зүйн нөгөө стрессийг илүү тогтворжуулах, стресс дээр илүү их ажиллаж байгаа. Хүүхдүүдийн хувьд бол маш их одоо гинтийн ерийн манай Монгол улсын нөгөө хэмжээнд маш их олон хүмүүс стресс байгаа. Хүүхдүүдсэн тэр хэмжээгээр маш өндөр стрессийг зөвхөн одоо гэр бүлээсээ биш те нийгмээсээ биш гэр бүлээсээ ч тэр сургуулийн орчносоо ч найз нөхдөсөө ч тэр аваад байгаа учраас энээсээ хамааралтайгаар бол заашгүй ажиллах одоо хэрэгцээ нь бол нэлээд өндөр байдаг гэсэн. Тийм учраас бид нар хүүхдүүдэд аль болохоор стрессийг бууруулах, дээрээс нь доктортой, тэнцвэртэй нөгөө өөрийгөө докторжуулах тиймэрхүү зүйлүүдийг илүү хийдэг гэсэн. Энийг харах юм бол бас олон улсад гэсэн айгүй ихээр одоо сургалтынхын хөтөлбөрүүдийг харах юм бол Кембриж хөтөлбөр эднэр дээр ч тэр маш их well-being гэж ярьдагдаг тий. Тэр хөтөлбөрүүдийг харах юм бол ихэнхдээ дандаа mindfulness дасгалууд дээр илүү суурилсан байгааг бол харж байдаг. Тэгэхээр нөгөө нэг тархиа одоо тайван байдал руу авиж байгаа тогтоолыг бий болгохын тулд тодорхой дасгал хөдөлгөөн, амьсгалын дасгалуудыг аягүй сайн хийх хэрэгтэй байгааг бол гарч ирж байгаа гэсэн. Тиймэрхүү юмнуудыг бол нэлээд төлхөө хийгээ явж байгаа. Тэгэхээр би бол жишээ нь хамгийн түрүүнд сургуулийн сэтгэл зүйчээр ажилд орлоо гэж бодоход би хамгийн түрүүнд бүх эцэг эхчүүд ингээд сурагчаад багш нарт ажилчид нь бүгдэнд ингээд ойлголт өгөх зорилготой сургуульд орох юм шиг. Би бол тэгж л ажиллах юм шиг. Сэтгэл зүйч, сургуулийн сэтгэл зүйч гэдэг бол ийм байдаг. За ялгаатай зүйлс нь юу юм бэ? За ямар үед сэтгэл зүйн зөвлөгөө өгөх юм бэ? За ийм зүйл төрөөс сэтгэл зүйн зөвлөгөөг нь ийм ADHD гэдэг юм уу? Ийм зүйл дээр бол сэтгэл зүйн төвүүдэд зуучилж өгч болно гэж юм. Маш тийм тодорхой байх зорилгоор тийм сургуульд орох. Одоо ойлголтын зөрүүг багасгахын тулд сургуульд орох арга хэмжээ авах юм шиг миний хувьд би бас тэгж л бодлоо. Тий, эхний жилдээ бол бид нар яг тэгсэн.
Эхний 1 жилийн шууд сургалтуудаа 9 сараас эхлэнгүүт эцэг эхийн хурал хийх, багш нартайгаа уулзалт хийх тоолондоо хамгийн түрүүнд бид нэр сэтгэл зүйч нар бид нэр сургуулийн сэтгэл зүйч болон сэтгэл зүйч хоёрын ялгаа юу байгаа, таад ямар ойлголттой байгаа. За сургуулийн сэтгэл зүйч гэдэг маань яг ямар байдлаар ажилдгийг, яаж ажилдгийг гэдэг ийм танин мэдхүү байдлаар ерөнхийдөө нэлээд одоо тодорхой хугацаанд хийгдсэн тийм ажил гэж ойлгож болно гэсэн. Бидний яс эхний хамгийн түрүүнд тавьжсэн зорилго нь бас яг тийм байсан. Эхлээд энэ сургуулийн сэтгэл зүйч гэдэг ерөнхийдөө яаж ойлгоод байгаа, яаж харж байгаа, жишээ нь ямар ойлголттой байгаа гэдэг. Тэнгүүд чинь тэр байдлыг ингээ хэлэнгүүд бас тодорхой хэмжээгээр ингээд ерөнхийдөө мэдээлэл авч байгаа байхгүй. Тэгээд эргээгээд яг эндээсээ үүдэлтэйгээр за тэгвэл одоо бид нар хүүхдтэй яаж авах вэ? Хүүхэд гэдэг маань ямар байх вэ? Сургуулийн орчинд одоо хүүхдийн хөгжлийг эцэг эхчүүд яаж дэмждэг вэ? Тэгээ бидний хувьд болохоор бас энэ жилдээ бол эцэг эхийн оролцоог нэмэгдүүлэх гэдэг байдлыг нэлээд түлхүү авч явсан гэсэн үг. Яагаад тэгэхээр нэг сүүлийн үеийн ялангуяа эцэг эхийн одоо ойлголтууд нь мэдээж хэрэг тодорхой хэмжээгээр өөрчлөгдөж байгаа. Гэхдээ яг ямар оролцоотой байх вэ гэдэг тал дээрээс ойлголт бас жоохон сул байгаад байдаг гэсэн. За сэтгэл зүйн дэмжлэг гэдэг маань өөрөө яг эцэг эхээс ямархуу байдлаар оролцоотой байх хэрэгтэй гэдэг тал дээр бид нэлээд одоо өгөх гэж оролцсон гэсэн. Тийм. Тэгээ энэ бол дөнгөж хагас жил явж байгаа. Дахиад хагас жил байгаа учраас бас тодорхой хугацаанд ажиллах юм нөгөө төлөвлөгөөний дагуу бол байгаа л гэсэн. За тэгвэл дараагийн асуулт маань одоо сурагчтай холбоотой асуудлууд руу орно. За ажлын практикийн хувьд ер нь сурагчид ямар асуудлаар ерөөхдөө хамгийн их ханддаг вэ? За би болохоор би ингээд хамгаалж болох. За болно. Бага ингээд нь шүү дээ. Ихэвчлэн багш нар эсвэл эцэг эхчүүд нь авчирдаг гэж би бодож байна. Гарнаас нь чирэл яваад. Энэ хоёр хүүхд зодтолтой. За манай хүүхд маань ингээд ийм хөгжлийн асуудалтай юм шиг байна гэдэг санаа зовсон байдлаар тий. За дундаа ингээд болохоор би бодохдоо дээрлэлттэй холбоотой асуудлууд ирдэг байх гэж бодож байна. Дундаа ингээд гэхдээ хамгийн бага ирдэг байж магадгүй. Ахлах ангид болохоор харилцаатай холбоотой. За эцэг эхчтэйгээ харилцах харилцаа. За тэгээд үдийн дээрлэлтэй байж болж байна. За тэгээд хичээлийн ачаал, стресстэй холбоотой сэтгэл готрол гээл ороод ирдэг. За дахиад одоо мэргэжил сонголттой холбоотой асуудлуудаар хамгийн их ирдэг байх гэж би яг ингэж тандж байна. За таны ажлын практик гэвэл яг баг дунд ахлах гэдэг хуваагаад бас авч үзсэн зүгээр бах тий. Тий. За бага анги дээр бол суралцгүй бэрхшээлүүд хамгийн их гарч ирдэг гэсэн. Манай хүүхэд сууж чадахгүй байна. Манай хүүхэд юудаас анхаарал тогтохгүй байна. Манай хүүхэд юудаас юмаа хийхгүй байна. Эсвэл бол одоо төвшүүртэй байгаа юм уу? Яагаад байгаа? Юудаас дуурахгүй байна. Эсвэл хичээлээ ойлгохгүй байгаа юм уу гэдэг ч юм уу тий. Эсвэл хийж чимээгүй байгаад байна гэдэг ч юм уу. Яг суралцгүй бэрхшээлүүдтэй холбоотойгоор бага ангиуд дээр орж ирдэг гэсэн. За энэ нь болохоор 1-2 дугаар ангийн хүүхдүүд дээр ихэнхдээ байж идэг. 1-2-оос хойш 3-4 гэдээ ороод ирэх юм бол тодорхой хэмжээний багш нар одоо яг зан үйлийн асуудлуудтай орж ирдэг гэсэн. За дөрөвний хэлдээ энэ хоёр зодтолтой байна. Эсвэл эдгээр ингээд би болохгүй байгаад байна. Юудээсээ ойролцоогоод юудээсээ чимээгүй яахгүй байна гэж. Тэнгүүтээ ерийн бага анги ердөнхийдөө болохоор яг хуу 3-аас 1 за 8 дугаар анги хүртэл бол ерийн тийм зан үйл тэгээд дээрлэгтэй холбоотой асуудлууд ерийн түгээмэл гарч ирдэг гэсэн. Хэрэв хойлоо саяныхаар ангилна гэх юм бол тэгээд дээрлэлт гэдэг ойлголт өөрөө бас нэлээд зөрүүтэй ойлголт байна. Одоо хүүхдүүд болохоор ерөнхийдөө ямар нэг юм нөгөө жишээ нь бол дархлаа гэдэг зүйл суугдаагүйгээсээ болоод хүмүүстэй харилцаж суралцаагүйгээсээ болоод тодорхой хэмжээгээр хүүхэд ямар нэгэн байдлаар эсвэл зохисгүй зүйл хэлэх ч юм уу энэ зүйлийг ялгаж одоо нөгөө буруу үйлдэл гэдэг ч юм уу тэр байдлаараа биш аливаа юмыг шууд ганцхан том яллаар дээрлэлт гэдэг рүү аваад ирдэг. За үнэхээр дээрлэлт өрцөн хүүхдүүд бол бас байдаг. Гэхдээ тэр нь бол дээрлэлт гэдэг нэр доор орж ирж байгаагаас харьцангуй өөр байдаг гэсэн. Мэдээж нөгөө юу гэдэг 10 хүүхдийн одоо 1 юм 2 хүүхэд бол үнэхээр яг юм
дээрлэхэд өрчөж байгаа байдал байх боломжтой байдаг. Цөөн тохиолдол байдаг гэсэн. Тэгээд дээрлэгч байгаа хүн бас өөрөө дээрлэхэлт гэдэг одоо зоригтойгоор одоо хийж гин үгүй юу? Одоо хүмгил одоо зоригтойгоор хүмгилж гин үгүй юу гэдгээс хамаарах тийм. Одоо хүүхдүүдийн чинь нөгөө тэрхний урд гэсэн хөгжөөгөө үр дүнг ямарч одоо боловсруулах тийм энэ үр дагавар нь юу юм яахын дараа нь би яг одоо юу хийж гин гэдэг юм уу? Тийм тэгж одоо ухамсартайгаар бодох чадвар арай суугаагүй учраас яг дээрлэхэлт гэж өөрөө бодоагүй байхад ч одоо зүгээр дээрлэгдсэн байдаг ч юм уу тийм. Тийм бас асуудал байж магадгүй тийм. Жишээ нь болохоор яг тийм дээрлэлт гэдэг үг ерээ Монгол улсад илэрснээс хойш гэх юм уу да хүүхэд болгон жоохон алаа нэг асуудал болгоныг таагүй ч юм уу харилцааны асуудлууд тийм эсвэл бол одоо юу гэдгийг үйл ойлголцлын асуудлуудыг ихэнхдээ бол дээрлэлт гэдгээр томьёолоод авчиж гадаг. Тэнгүүтээ нэг л амар хүнд юмд орцсон юм шиг өөрөө эргээгээд одоо юу гэдэг энээсээ болоо хямрах ч юм уу тэгээд илүү өөрөө өөртөө нэг ачаа өгөх ч юм уу тийм сэтгэл зүйн энэ байдал маань өөрөө эргээгээд аливаа зүйлийг харах өнцгүүдийг бол нэлээд хаалттай болгож хязгаарлаж байгаа нь харагдчихэдэг гэсэн. За өсвөр насны хүүхдүүд бол харилцаа илүү байдаг гэхээр тийм. Харилцааны хувьд болохоор яг хөө мэргэжил сонголттой холбоотойгоор орж ирнэ. Гэхдээ мэргэжил сонголт бол яг ангийн дунд ч юм уу бид нэр судалгаа хийгээд аваад танилцуулаад ингээр бас илүү тэрийгээ уушаа таньж мэдчихэд за гэдэг өөрийгөө илүү таньж мэдэх рүү чиглээд өсвөр насны хүүхдүүдээр бид нар ч сайн хэлдэг. Ерөнхийдөө багасаа ахуулаад бидний нөгөө нэг тий одоо гаргаж ирсэн Фройдын гаргаж ирсэн би бусад те эго одоо нөгөө ид эго супер эго гэдэг шиг те энэ ойлголтуудыг илүү төлхөө ойлгуулахыг хичээдэг гэсэн. Хэрвээ чи өөрийгөө олж чадаагүй бол нөгөө чиний одоо бид гэдэг чинь бол бас хөгжих боломжгүй. Ууг нь бол өсвөр нас чинь бид рүүгээ орох байтал чи өөрийгөө ойлгоогүй бол тийм дахиад өөрийгөө хайсаар хагаа таарна. Тэгэхээр бусад руу орох бас л хэцүү байх болно. Тэгэхээр сэтгэл зүйн хувьд болохоор бид бусад чинь сайн бий болж байгаа юм бол энэ нь бол цаашаа бол одоо доктортой таньж мэдээд явах болон хөгжилч өөрөө хэвээ явахчих болно. Хаана гацалтай нь гэдгээс хамаарат гих мэтлээ одоо юу гэдэг тиймэрхүү байдлаар бол ойлголтуудыг өгдөг гэсэн. Тэгээд сэтгэл зүйн боловсролыг бас нэг талаасаа бол манай сургуулиас бол аюу сайн нөгөө дэмжиж хичээ сургалт ороход нээлттэй ханддаг учраас тэрүүгээр бид нар бол болж өгөл өсвөр насны ерөн бүх насны хүүхдүүдтэй сэтгэл зүйн сургалтууд орохдоо ингээд бэлдээд ороод явчихаар харьцангуй гайгүй байдаг. Тодорхой хугацаатай байвал аюу сайн байдаг. Заримдаа хит их ачаалттай болчих гээд байдаг гэсэн. Тэрнээс бол хамаарна бол аюу сайн орохыг хичээдэг. Тэр нь бол миний тавд бас гайг байсан байна. Гайгүй байна. Мэдээ сэтгэл зүйн чиний хувьд бол ийм хэмжээний байх ёстой гэж бодож байна. За. Сурагчид юу н өөрсдөө тусламж хүсч ирэх нь олон байна уу эсвэл эцэг эхчүүд нь хөвчлэн авчирч гин үү? Манай сургууль дээр бол одоо өөртөө айгүй хөрх ирдэг болсон. Бүр өсвөрийнх нь ч тэр одоо 10, 11, 12 ангийнх нь ч тэр за тэгээ багийнх нь за багууд айгүй хөөрхөн 4, 5 дараа анги өгдөд нөгөө нэг одоо багын сэтгэл зүйч гэсэн. Сэтгэл зүйчээ та байна уу? Надад тусламж хэрэгтэй юм байна. Амар хөөрхөн ороод ирнэ. Тэг ерөөхдөө өөртөө тусламж авахыг аюу сайн мэддэг болцсон. Тэгээд бүр одоо нөө сэтгэл зүйч орохороо тэнцээ нэг тодорхой хэмжээний юм өөрсөнд нь нөгөө тайвшрах мэдрэмжийг өгдөг учраас аль болохоор сэтгэл зүйч орохоор ерөнхийдөө та ингээд төсөөлөд үзээ. Сургууль багш нар гой багш нар орохоор бас хүүхдүүд бас яг тэгж ойрлдог. Гэтэ сэтгэл зүйч орохоор yes ура сэтгэл зүйч орж ирлээ гэд бүгдээрээ бараг нөө юу гэдэг олонх нь тэгж ойрлох тохиолдол зөндөө байдаг. Тэгээд ямар ч сэтгэл зүйч орж ирсэн. Одоо бид хэд чинь бүгдээрээ зөвхөн одоо юу гэдэг багийнхан гэхээр багтаа орохгүй. Бид нар бол одоо 3 сэтгэл зүйч маань гуруула ээлжлээд ангиудад орох тохиолдол бол байдаг гэсэн. Заримдаа багын сэтгэл зүйч маань ахлах ангиуд дээр ч гэсэн хичээл ороод тодорхой ингээд юу гэдэг өөр туршлага хуримтлуулаад явах тохиолдол бол байдаг гэсэн. Тэгэхээр тэгж ороход хүртэл аль сэтгэл зүйчийг орсон ч гэсэн маш их дуртай, маш их баяртайгаар хүлээж авах хөөрхөн тиймэрхүү одоо нээлттэйгээр тэгэл бараг нөгөө нэг баяр хөөр болж байгаа юм шиг байдлаар хүлээж авдаг. Тэгээ энэ юу хэлэх гээд байна гэхээр нөгөө сэтгэл зүйч нь өөрөө орохдоо бид нар аль болохоор ийм нөгөө нэг
тайван байдлыг өгдөг. Тэгээд дээрэс нь таата мэдрэмжийг өгдөг. Аль болохоор нөө шалгаж шүлэг гэдэг ч юм уу жоохон тийм ядарсан үед бол нэлийн бас нэг юм амьсгал авах мэдрэмжийг өгдөг юм шиг байгаа. Тийм болохоор их дуртай. Энэс сэтгэл зүйч өөрөө хэрс бас сайн ажилласан бэ гэдгийг бас үр дүн байж болох юм ч тийм хэр сайн сурагчдаа танилцсан бэ өөрөөсөө таниулсан гэсэн үг. Ерөнхийдөө бол бидний эхний 1-2 жилдээ хийгдэж байгаа зүйлүүд бол яг л өөртөө ойлгуулж таниулаа. Дээрээс нь бас нөгөө тийм сэтгэл зүйч гэдэг чинь нөгөө нэг юу гэдэг цагдаа шүүгчтэй орж ирэл өдөөсө буруудаа олонгууд нь чи буруудаа гээл шууд одоо шийтгдэг төрлийн биш ээ. Ерөн сэтгэл зүйч гэдэг маань үргэлж тухайн хүүхдэд нөө туслахад бэлэн байгаа гэхдээ энэ нөр хугацаатай гэдгийг л ойлгуулахыг хичээдэг гэсэн. Таны ажилтдаг сургууль нийт хэдэн сурагчтай байдаг вэ? За манай дээр чинь бараг 1000 орчим хурж байгаа. Тийм. 3 сэтгэл зүйч ажиллаж байгаа гэхээр тэгээ жоохон тавтаа. Нэг сэтгэл зүйч дээр 300 орчим гэхээр ер нь бол ажлын ачаал юм гайгүй нөө. Гайгүй. Харцангуй гайгүй. Хүүхдүүд дээр ажиллахад бол гайгүй. Тэгээ дээрээс нь сургуулийн нөгөө удирдлагын зүгээс янз бүрийн бичиг заасны ажил нэх нь бас гайгүй. Үгүй бичиг заасны ажил бол нэхэнж байгаа. Наад зах нь болохоор одоо ерөнхийдөө болохоор яг хоо сургуулийн сэтгэл зүйч бид нэр сургууль дээр хилдэг байхгүй сургуулийн удирдлага гэдэг. Сэтгэл зүйч бид нар бол жилдээ нэг л удаа тайлангаа гаргана. Яа тэгэхээр ууг нь болохоор тодорхой хэмжээр энэ ч өөр хугацаатай ажиллана гэдэг. Тэнгүүдээ жилийн эцэстээ бид нар болохоор бүтэн жилийн ажиллах одоо зорилгоо бол гаргаад өгчдөг гэсэн. За ерөн бид нар бол оншилгоо хийн. Оншилгоон дээрээ суурилсан одоо дахин одоо давтан уулзалт юм уу ахаад сэтгэл зүйн зөвлөгөө ч юм уу гих мэтлийн юмнуудаа хийгээ явчихна. Тэгээд давтан ахаад нэг оншилгоонууд хийгдэх те нөгөө эхний оншилгоо буюу гарааны оншилгоо дараа нь болохоор үр дүнгийн оншилгоо гэдэг ийм хоёр оншилгоо жилдээ бол заашгүй хийх ёстой. Тэрийг бол хийгээ явуучих юм хугацаануудад товлоод ерөнхийдөө бол бүх юм ууг нь бол маш тодорхой ингээ гаргацсан байдаг. Гэхдээ сургуулийн орчинд бид нар ахаад нөгөө нэг орчиндөө бас арай өөрөөр ажиллах тодорхой хэмжээ бид нар нэг юм ойлголттой байгаа гэдэгчсэн орчиндөө бас өөрөөр ажиллах хэрэгцээ байдаг учраас тэрүүн дээрээ үүдэлтэйгээр бас ингээд өөр ажлууд хийх, өөр юм хийх, өөр зохион байгуулалтанд орох тохиолдол бол байгаад байдаг. Тэгтээ харьцангуй айл газар ч ерөнхийдөө бол аюу сан ойлгохыг хичээдэг. Нөгөө талаас ойлгож байгаа хэдий ч нөгөө яг хүлээж аваад тэрийг ингээд тодорхой хугацаатай ингэж нөгөө нэг хандах байдал нь бол арай жоохон удаа явагдаж. Тэгээ айжмдаа болох байхаа. Яа тэгэхээр бид нар өөртөө ч аюу сайн нөгөө нэг юу гэдэг те зөрөөдөлж биш бид нар ч сэтгэл зүйч хүмүүс учраас аль болохоор энийг хийж ойлгуулж тайлбарлаж одоо ийм байдгийг шүү гэдэг ингээд тоолонд мэдээж нэг уялдаа уян хатан байдлаар нөгөө мэдээллийг өгөх тоолонд энэ мэдээлэл өөрөө зөв хэмжээгээр нөгөө боловсруулагдана. Эргээгээд яг бид нарыг за эн чи ингэж ажилтг юм байна. За тэгвэл би та хэдтэй ингээд таад ингээрээ гэдэг байдлаар бас хандаж эхлэх болов гэж харж байгаа гэсэн. Хүлээлт бол байгаа. Мөн бас шантрахгүйгээр бид нар өөрсдөө ойлгуулах нь айгүй чухал байгаа гэсэн. Тэгэл ажиллаж явж байна да. За тэгвэл дараагийн асуулт маань болохоор сүүлийн жилүүдэд юу нэг хүүхдүүдийн асуудлууд өөрчлөгдөж гин үү? Юу нэг ажиглагдж гин үү? Хэдэн жилийн өмнө хүүхдүүдийн нийтлэг асуудал юм байсан бол одоо цагт бол ийм болчиход байна гэсэн тийм ажиглагдсан зүйл байна. Жишээ нь ямар асуудлууд байгаа вэ? Одоо яг бидний хувьд болохоор нөгөө нэг ялангуяа миний хувьд болохоор нөгөө сэтгэл зүйчээр ажиллаад яг нэг 2 жил одоо 3 жилдээ ороо явж байна гэсэн үг байхгүй юу? Тий. Тэгэхээр чин тийм болохоор бас яг тийм туршлага гэж хэлгээ. Тэгээд дээрээс нь сургууль алга өөр ингэсэн хүүхдүүдийн онцлогуд байна. Хувийн сургууль, улсын сургууль сурж байгаа хүүхдүүдийн онцлогуд өөр байна. Юмд хандах хандлага нь өөр байна. За магадгүй би болвол яг улсын сургуульд байгаа хүүхдүүд ерөнхийдөө бие биений дээрлэх байдал бас нэлээд түгээмэл болж байгаа. Нөгөө нэг хоорондоо хандах олон хүүхдүүд байгаа учраас нэг ангид 50 хүүхэд байгаа учраас тэр бол хяналтгүйгээр гарч ирэх боломжтой. Нөгөө талаас сэтгэл зүйн мэдлэг байхгүйгаасаа болоод багш нарын хүүхдүүдтэй хандж байгаа хандлага бас жоохон хангалтгүй байж болохоор гэж харж байгаа гэсэн. Ерөн бол сэтгэл зүйн боловсрол бол би бол эцэг хийх болон багш нарт бол нэлээ өгөгдөх шаардлагатай байгааг бол харж байгаа. Одоогийн байдлаар бол ерөн миний хамгийн их одоо ажиллаж байгаа хэсэг талбар гэх юм бол
хүүхдүүд гэдэг чинь өөрөө болоо үргэлж эцэг гэхийн тойл гэж ярьдэн шүү дээ бид нар те. Тэгэхээр тэд нарыг шууд одоо нөгөө засаа сайжруулахаас өмнө бид нар эхлээд эцэг гэхүүд өөртөө энийг хэр зэрэг ажиллах вэ гэдгээс хамаарна. Мэдээж тодорхой хэмжээний яг сэтгэл зүйчнүүд бид нар ажиллах ёстой, хүүхдүүдтэй бол ажиллаа явж байгаа. Нөгөө талаас энэ ч нөгөө нийгмийн хүрээнд хэрэг ойлголтуудыг гаргахыг гэвэл бас тэр хэмжээгээр бас нэлээд сайн одоо насанд хүрсэн хүмүүс л өөрчлөлтийг бий болгож иж хүүхдүүдтэй бас тодорхой хэмжээ сайн нөлөө үзүүлэх боломжтой гэж хараад байгаа гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр бид нар өөрсдөө яаж нөлөө үзүүлэх гэдэг гэдгээс л хамаарат байна. Яг хуу хэрэв нийтлэг ойлголт гэх юм бол хүүхдүүдийн хувьд хамгийн одоо буруу ойлголт гараад ирсэн үерхэл нөхөрлөлийн ойлголт маш буруугаар гараад ирсэн. Үерхэл нөхөрл одоо чиний үед ямар байсныг би сайн мэдэхгүй. За тэгтээ бол үерхэл нөхөрлөл гэдэг маань яг юу хэлээд байгаа гэдэг ойлголтыг ярилцахгүйгаас эцэг эхүүд зөв мэдээлэл өгөхгүйгээс болоод өсвөр насны хүүхдүүдийн хувьд харилцааны хувьд хамгийн хүчтэй гаргаж ирж байгаа нь яг эхнэр нөхрийн харилцаагаар гарч ирж байгаа. Хардах сэрдэх одоо жишээ нь болохоор найз охинтой боллоо гэж одоо эсвэл найз хөвгүүнтэй боллоо тий. Тэнгүүтээ тэр найз хөвгүүн эн чинь өсвөр нас учраас ердөөсөө нөгөө зөвхөн одоо юу гэдгийг танин мэдхгүй байдлаар явагдаж байгаа болохоос эн чинь бүр гүн харилцаа нь үр дагаврын хэмжээнд очих болоогүй байгаа байхгүй юу. Гэтэл болохоор хүүхдүүд яаж ийн гэхээр чи өстө тэрлүү харсан, чи өстө намайг бараг надаас урвсан, чи намайг хуурсан, мэхэлсэн гэх мэтлээ эдгээр ингээд нөгөө нэг ерийн К-драмагийн төрлийн юмнууд айгүй их явагдаж байгаа. Соёлын нөлөө нэлээд орж байгаа. Тий, энэ бол түгээмэл маш өндөр байгаа. Тэгэхээр үерхэл нөхөрлийн ойлголтын дээр бол одоо сэтгэл зүйч нар маань бүгдээр ажиллах хэрэгтэй гэж уриалмаар байна. Тий. Яг миний харж байгаа өнцгөөс бол карантины үеэс хойш нэлээд маш их өөрчлөлт орсон байх гэж би өөрөөдөө бас ажиглаж харж байсан л да. Одоо цагт бол орчин үед бол хүүхдүүдийн ADHD гэдэг асуудал нэлээд дэлгэрсэн юм шиг надад санагдав. За тэгээд хүмүүсүүдийн одоо тренд бол одоо ADHD одоо донтолт гэдэг утасны хамаарал, дэлгэцийн хамаарал тий. За тэгээд траума гэдэг одоо хүмүүс нэлээд их ярьдаг болсон. Тийм асуудлууд ирэхэд дэлгэрсэн болов уу гэж яг миний үзгээс л харсан л да. Яг тэрнээс өмнө яг ямар байсан би яасан мэдэхгүй л. Тий. Тодорхой хэмжээний сэтгэл судлал хөгжөөд Монгол улсдаа нэлээд одоо хүчтэй одоо юу гэдэг давлгаа үүснээс хойш бол сэтгэл зүйн томьёолс үгнүүдийг маш их ашигладаг болсон. Тэнгүүтээ жоохон ингээд хямрангуудаа за би сэтгэл готролд орлоо гэх мэтлээ ийм үгнүүд бол нэлээд түгээмэл бол ашиглагдчихж байгаа. Тэгээ хүүхдүүдийг айгүй их нөгөө нэг юм одоо юу гэдэг буруу ойлголттой яваад байдгийг шууд тодорхойлох гэдэг гэсэн. Энэ яг ADHD энэ одоо сүүлийн үед бас аутизм үгийг айгүй их ашигладаг болсон. Энэ юу аутизмтай юм шиг байна, Дауны синдромтой юм шиг байна. Энэ ADHD юм шиг байна. Энэ бол бүр депрешнд орсон юм шиг байна. Тэгтэл болохоор депрешн ямар ах хэвээр энэ хэмжээсүүдийг ямар байдгийг яг нөгөө талаасаа болохоор нөгөө нэг ChatGPT үүснээс хойш хүүхдүүд айгүй их ChatGPT ашигладаг болсон. ChatGPT-гээр өөрийгөө тодорхойлоо харцдаг болсон. Тийм болохоор одоо заримдаа сэтгэл зүйчдэр мэдлэг заримдаа дутагдахгүй гэдгээс жоохон юмж байгаа гэсэн. Гэхдээ би бас тэнд жоохон миний шүүмжлэлт жоохон хандлага бас харагдаад байдаг л да. Нөгөө ADHD гэхээр яг нөгөө номын тодорхойлтыг л хэлээд байдаг. За стресс гэж юу вэ? Архаг стресс гэж юу вэ гэхээр 2-7 хоногоос дээш, за сараас дээш, 2 сараас дээш гэх яг нөгөө номны үгээр хэлээд байдаг. Тэнд нь би бас цаая жоохон хэрэгэлцдэг ингээд. Монгол хүний бас онцлогийг яг судалсан тийм онцлог судлага байгаа юу? Яг тэрэн дээр тулгуурлаж бас ярих нь бас зүйтэй юм шиг тий. Бас надад бас тийг санагддаг. Яг Монгол хүүхдүүдийн бүх одоо ADHD-ийн судлаа. За ADHD Монгол хүүхдүүдийн хувьд ямар байгаа. За тэгээ Монгол хүмүүсүүдийн хувьд архаг стресс нь яг юу ямар ойлголттой тий гэдэг ч юм уу бүр физиологийн үүднээс нь аваад үзвэл яг тэн дээр нь тулгуурлаж ярил бас зүгээр юм шиг санагддаг юм байна. Ерөнхийдөө судалгаанууд мэдээж тодорхой хэмжээр нөө хийгдэж явж байгаа учраас бас нэгтгээд гаргасан бас тийм зүйлүүд байгаа ах гэж бодож байна. ADHD-ээр болохоор одоо сэтгэл зүйн хэмжлэлийн төв гэж байгаа. Тэн дээр бол айгүй их мэдээлэлтэй, тэнцэнээс бас мэдээлэл авах боломжтой гэж харж байгаа байхгүй юу. Тэгээд мэдээж хүсэх юм бол бид нар ч гэсэн яг тэрүүнтэй холбогдоод төвтэй холбогдоод за тодорхой юм дата мэдээллүүдээс хуваалцаж яг ивэл бас боломжтой хаа л гэж бодож байна. Тий. Байхын хувьд бол байгаа гэж
би бол бодож байгаа тий. Тэгтээ яг чам одоо чиний харж байгаагаар ерийн нэрээ гэж бол бас юу яаж харах нөгөө танилцуулах хэрэгтэй гэдгийг бол санал нэгдэж байна. Үнэхээр тийм байх хэрэгтэй. Тэгжээж бид нар бас зөв зохистой мэдээлэл бусдад хүргэх боломжтой тийм ээ. Тэгэж харж байна. За хамгийн сүүлийн асуултаа асуугаад ирэхэд дуусгая гэж бодож байна. Цаг бас болсон байна. За дараанд яхахгүй нэг дугаараас хийх юм байна. Тэгэхгүй бол барыг би бэлдсэн асуултынхаа 30% нь л юм л ярьж амжлаа. За нэг дугаар бол яхахгүй бас хийх юм байна. За тэгээд хамгийн сүүлийн асуулт маань болохоор ирээдүйд сургуулийн сэтгэл зүйчээр ажиллах гэж байгаа оюутан залуус таны зүгээс зөвлөгөө ерөөхдөө юу вэ? За сургуулийн сэтгэл зүйчээр ажиллах гэж байгаа хэрэг үнэхээр өөрийгөө тодорхойлцсон энэ дээр яаж аваад магадгүй одоо 2 3 дахь курсээс авахлаа сургууль дээр ирж дадлаг хийж өөртөөгөө сайн туршлага хоримтлуулад наад зах нь өөрийн гэсэн одоо тодорхой хэмжээний нөгөө багаж гэж ярьдэн штэ тийм зүйлтэй болоод орвол илүү сайн өөрийн гэсэн тодорхой нэг юм туршлага хоримтлуулчаад орвол аюу сайн байгаа гэж хэлмээр байна гэсэн. Гэхдээ сүүлийн үеийн одоо нөгөө нэг улсын их сургуулиуд маань аюу сайн энийг дэмжиж ажиллаж байгаа сургуулийн орчинд ажиллаж байгаа сэтгэл зүйчнэр дээр сэтгэл зүйн одоо юмудаа нөгөө нэг дадлагуудаа хий гэж ирж байгаа нөр айгүй сайн байгаа да. Над дээр бүр сургуультай ороогүй байгаа хэрнээ дөнгөж одоо нөгөө 12 дугаар ангид хүсэж исэн хүүхэд ерөн юм сэтгэл зүйч болохыг хүсэж байна гэд ирж исэн. Тэгээд тэндээсээ үүдэлтэйгээр одоо хамгийн түрүүнд бол яг миний хувьд ч гэсэн хамгийн их заахыг хүсдэг ёс зүйн хэмжээг айгүй сайн заадаг. Энэ бол маш чухал. Ялангуяа сэтгэл зүйч хүний хувьд бол ёс зүйн хэмжээг бүрстэ үнэхээр өөрийнхөө нөгөө нэг сэтгэлд одоо бүх биеэр ингээ шингээд гарч ирэх хэмжээнд ёс зүйн хэмжээг ойлгоцсон байх юм бол бусад зүйл дээр ажиллахад харьцангуй гайгүй. Бид нэр ёс зүйн хэмжээгээ мэдхгүйгээсээ болоод энээсээ хамаарад айгүй их нөгөө нэг юу гэдэг алдаатай одоо нөхцөл байдалд эсвэл одоо юу гэдэг өөрийгөө бас нөгөө нэг ажлын одоо хашрах юм шинж рүү оруулах тохиолдол бол байдаг гэсэн үг. Тэгэхээр ёс зүйн хэмжээ бол нөгөө дүрм журм гэдэг чинь бүгдээрээ бид нарын нөгөө аюулгүй байдал руу авчиж яадаг. Мөн бас ажиллаа хийхдээ нөгөө нэг сайн хийхэд одоо хил хязгаартай хийхэд тус тэмтэй байдаг учраас тэр байдлаар айгүй сайн суралцаж ойлгох нь чухал байдаг. За нөгөө талаасаа болохоор сургуулийн сэтгэл зүйч болох гэж байгаа сурагчид одоо юу гэдэг оюутнуудад бол эннийхээ талаар бас ганцхан Монгол одоо туршлагаас биш олон улсын туршлагуудыг айгүй сайн хоримтлуулад тэндээс яаж ажиллаж болох вэ гэдэг дээр сургууль алга өөр ингэсэн нөгөө нэг одоо хөтөлбөрүүд байдаг. Тэгвэл тэр хөтөлбөрүүдээс одоо өөрийнхөө хувьд яаж хэрэгжүүлж яаж явах уу гэдэг энэ мэдээллүүдийг авах нь амар чухал аа гэсэн. Тэгэхээр мэдээлэл цуглуулж нөө мэдээлч өөрөө эргээгээд мэдлэг болно. Тэгэхээр мэдээллийг айгүй сайн цуглуулж чадах юм бол яг сайн сэтгэл зүйчээр одоо сургуулийн орчинд ажиллаж чаднаа л гэж хэлмээр байна гэсэн. Тэгэхээр өөртөөхөө хувьд бол нөгөө нэг заа тэгж яагаад болно биш. Ерөнхийдөө бол за би одоо юу мэдвэл зохистой вэ гэдэг хүсэл тэмүүлэлтэйгээр л урагшаа байвал сайн шүү гэж хэлмээр байна гэсэн. Зөв. Гой зүйлээ өглөө. За тэгээд Мета подкаст ингээд өндөрлөх болсон байна. За тэгээд Мета подкастын нэг уламжлал байдаг. Сонсож байгаа сонсогч нараас зочин оролцогч маань ямар нэгэн асуулт асуугаад ихэд дуусгадаг байгаа. За тэгээд таны зүгээс Мета подкастын сонсогч нараас асуух асуулт юу вэ? За би нөгөө сургуулийн орчинд ажилладаг учраас ерөнхийдөө нөгөө оролцоо гэдэг зүйлийг айгүй их ярьдаг. Тэр үднээсээ ч гэсэн одоо яг энэ жилдээ ч эцэгхийн оролцоог нэмэгдүүлэх. За тэгтээ би болохоор одоо яг Мета одоо подкастыг сонсож байгаа сонсогчдоосоо ерөнхийдөө оролцоог ямар байвал аюулгүй за дээрээс нь эрүүл байх боломжтой вэ? Тэр үднээс та хэдээсээ одоо ингээ хариултуудыг хүлээе гэж хүсмээр байна. Зөв. За ингээд Мета подкастын маань 8 дугаар дугаар инхүү өндөрлөхөд бэлэн болсон байна. За тэгээ өнөөдрийн дугаарт сэтгэл зүйч Солонгогч маань оролцсон. За тэгээд дараа нь яа харахгүй сэдвийн дагуу нэг подкаст дахиж нэмж хийнэ гэдгийг бол амлаж байна. За би дуртаяа оролцсон. Тийм тэрийг зас завч хүлээг амжуулаад нэг дугаар заавал бичнэ. Тэгэхгүй бол их гоё ярих юм зөндөө сэдвтэй. Тийм сэдв сонгож авсан учраас одоо дахиад нэг дугаар бол за яа харахгүй хийх юм байна гэсэн дүгнэлтэд төрлөө. За тэгээд Мета подкастын 8 дугаар дугаар инхүү өндөрлөж байна. Сонсож байгаа бүх сонсогч нартаа баярлалаа. За
Тэгээд дараагийн дугаараар хэрхэн уулзтлаа. Түр баяртай.